хамгийн өмх өнөр. Би одоо ийм ухаан өмх өнөр. Аялагч юм бодод идэхгүй одоо болохгүй шүү дээ. Яа, наач ч үнэ ч бас хөрхөн том юм байна зү. Идэхгүй болохгүй хаа аялагч юм одоо. Миний би өвчл яг уу. Арын даана. Та арын даах уу. Миний өвтөр арын даачтай. Би ч одоо даатгал бол маш үнэтэй даатгалтай явж байгаа шүү дээ. За би нөгөө охин ирээд үнэрттэй. Охин үнэртэх юм бол бас эмэгтэй хүн чи үнэрттэй үсттэй. Наашир. Алло, ямар үнэртэй вэ? Яг чам үнэртэй. За, аялагч юм одоо юм идэж сурахгүй одоо болохгүй шүү дээ. Янз янз юм идэв шүү дээ. За, та арын даа шүү. Даан. Ер нь хурдан залгаар. Ер нь үнэрлэхгүйгээр ер нь яач та. Хурдан залгаар гинэ. Ой. Айгу гост. Тэгтэл ёо амнаас ажиглахгүй баларх юм байна уу? Өчигдөр бид нар Чехийн нийслэл Праг хотоос нисээд 2 цаг яваад Шведийн нийслэл Стокгольм хотод ороод ирсэн. Яаж энэ хотод одоо их боломжийн бага зардлаар аялах вэ гэдэг талаараас зөвлөгөө өгье. Нисэх онгоцны буудаас ингээд наашаага тасуулаад нэг ороод ирэхэд 30 км 80 евро ер нь төлж байна. Нэг 7-8 км газар за 10 км гэх юм уу да. Таксигаар хэрвээ явсан бол 500 крон буюу за нэг 160 мянган төгрөгөөр нэг өсөндө $40 явах юм байна. Нөгөө таксины үйлчилгээ нийтийн тээвэр дээр бол бас нэлээд үнийн ялгаа байна. Тэгээ бид нар тийм учраас би өнөөдөр 175 крон буюу 50 мянган төгрөгөөр одоо ийм метроны карт авсан. Ер нь хязгааргүй явдаг карт. Тэгэхээр хязгааргүй явна гэдэг маань одоо хаашаа бол хаашаага дураараа явна. Ер нь бол ингээд метрогоор явцсан их амар шүү нэгтүүдээ. Мөнгө маш их хэмнэн төгжрөл нэлээд байдаг учраас энэ машин тэргээр явж байсаас нийтийн тээвэр дээр юм байна. Нэгдүгээрт хоёрдугаарт 7 хоногоор явхаар болох юм бол 7 хоногийн 500 крон гэдээ явчихаар өдрийн ерөнхийдөө нэг 70 крон буюу 25 мянган төгрөгөөр ерөнхийдөө явчихна. Ийм юм гоё боломжууд байгаа шүү. Тэгээ бидний хувьд бол одоо энэ Стокгольмд 5 хоног төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ энд байгаа сайхан монголчуудтайгаа уулзъя, бас Стокгольмын бас гоё нэрийн хуудас бас одоо олон гайхамшигтай зүйлүүд байж байгаа. За энийг та бүхэндээ өргөх болно. Аялын тарихтай цаг байгаарай. Хоёулаа чи одоо хэдэн бодол явах вэ? 3 бодлоо. Тэгээ цаашаага нэг жоох алхачихна үстэй. Тэгээд нэг 15 минут болов. Корон чинь юу юм бэ штэ? 330 төгрөгтэй тэнцсэн юм байна. Ер нь бол 100 короныг нэг Монгол мөнгөөр 33 мянган төгрөг гээл. Оо зүг. Явсаар байж байгаа л штэ нөгөө Европын хамгийн нарийн гудамжин дээр орж ирж штэ. За иймэрхүү гудамж байна да. Дээшээгээ явж байгаад хамгийн нарийнхан хэсэг нь хэдэн сантиметрийн зайтай юм бол явж үзье. Бас нарийнхан юм байна шүү. За хоёр хүн бол зөрөхөд бол за баг бие биендээ баг хөрхөөр нарийнхан болж шүү. Нэрээ нарийнхан гудамж шүү. Дээшээ хардаа. Ийм нарийнхан гудамж. Баг нэг байшингаас нөгөө байшин руугаа зүгээр дээвэр дээрээс ингэж өсөрчих юм байна. Такси үнэтэй байдаг учраас ер нь энэ шивэдүүдийн ундаг дугуй бол ерөөсө хаасаагүй байна. Ер нь их зөв юм байна. Ундаг дугуйгаа л ер нь сайн хэрэглэх хэрэгтэй. За бид нар явсаар байж байгаа Стокгольм хотынхаа яг төв гудамжинд ороод ирсэн. За миний ирсэн газар болохоор штэ Стокгольмын одоо Old Town буюу одоо хуучин хот дээр ороод ирсэн. За хуучин хот дээр ороод ирсэн их гоё юм аа. Байшингууд нь тийм эртний хуучны хэм маягтай. Ингээд дандаа ингээд жуулчид явдаг болохоор их гоё. Энэ шивэдүүд чинь нөгөө үндсэн гарал угсаа нөгөө викингүүдийн үр удам учраас ерөнхийдөө викингүүдийн зэрлэг ийм өхрийн ийм малгай их зарагдж байна. Их одоо хөөрхөн жуулчдаас авдгийм байна. Өөртөө болсон. Ингээд саган сэжгэн байна штэ. За энэ бол над ерөнхийдөө бараг таарж байна. Төрөнийх бол арай л жижигдээд ах шиг байсан. За мөн одоо манай нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс миний одоо YouTube суваг аяллаа тойрог, манай пэйж аяллаа тойрог мөн одоо манай сувгийг бас та бүхэн дэмжиж subscribe хийгээрэй. Баярлалаа та бүхэндээ. За Стокгольм гоё өглөөний цайтай хүмүүс байна. Ойн одоо ихтэй учраас одоо өглөө болгонд тийм ойн цэвэр жимс юу бол их гоё. Зууш бол өстө өнөхөр тасархай. Ер нь өглөөний цай бол маш сайн цайтай. Шивэдүүдийн хамгийн алдартай нөгөө хоолч ин штэ. Бөөринг юм ах.
Ер нь их хоолунд их сайтай ард юм шүү. За мэндэ өглөөний цай ямар байна? Таалагдж байна уу? Өглөөний манайх шивэдэ прогоос аюу гоё. Маш гоё. Бас сайхан өчтөр. Сайхан амарчлаа. За. Маш гоё сайхан хөнгөн босч ирлээ. Стокгольмд ирээд ингээд бас амьдралын төвшгийг судлаад ингээд явж байхад ер нь бол Европын Герман, Чех хэдэргээд бодох юм бол бас нэлээд үнэтэй юм байна. Тэр өглөөний цай бол үнэхээр гайхамшигтай гоё. Ерөөсөө буфетээр идэнэ. Ер нь хоолны хувьд бол маш гоё эрүүл хүнстэй ард түмэг гэж одоо би надад их санагдаж байна. Яагаад гэхээр штэ маш олон төрлийн одоо нэг монголчуудын нэг гоё ойн жимс байгаа штэ. Тэр ойн жимс нь л үнэхээр алдартай. Зөөхөн дээр гоё ингээд үхрийнүүд бөөрөлцгөн гэтэргээд жимс хийцэн. Алюминий шүүлс өдрөө дээрээс яг тэр нэг гоё алимаар нь шахаж гаргаж байна. Хоол бол үнэхээр гайхалтай. Францад явж байгаад өглөөний цай уухад маслтай талах зүгийн бал, кофе, круассан ингээл болоо. Жохо урамгүй байсан. Германд очиход бол өглөөний цайн дээр гоё шарсан өндөг, зайдас, шведийн өглөөний цай бол өстой маш гоё юм байна. Ер нь бол монголчуудын хувьд бол маш гоё тохирж байна. Дээрэс нь шведэд байгаа монголчуудын хувьд бол энэ цаг агаар бол үнэхээр гайхалтай гоё. Нөгөө монголчууд чинь гоё юм сэнгэнсэн хүүтэй агаарт дуртай байдаг шүү дээ. Ер нь тэр талаасаа бодох юм бол шведэд монголчууд бас амьдраад идэм гол учир нь зэрлэг онгон байгальтай. Тэгээд дээрэс нь цаг агаар үнэхээр гайхалтай гоё. Яг хөө зарим хүмүүсийн хувьд бол шведэд бас дургу байх зарим шалтгаан байдаг. Юу вэ гэхээр ер нь бүрхэг тийм мантай. Тэр тал дээрээсээ болохоор дэг жоохон бүүдгэр гэж яриад байдаг. Тэгээд өглөө нэг 8 өнгөрөөгөл ер нь гэгээ одоо ингээд орж ирээд орой нэг 4 5 гээл ерөнхийдөө зэр нь 5 гээл ерөнхийдөө юм харахгүй болчихно. Тэр утгаараа бас жоохон тийм. Ер нь бол одоо мөнгө хэнийг гэх юм бол гест хаусаар авах юм бол боломжтой. Гэхдээ л одоо юуны Европын бусад улсуудтай харьцуулахад бас нэлээд үнэтэй шүү. За иймэрхүү л одоо зөвлөгөө хэлье да. За бид нар биш үү? Нөгөө нэг яг Нобелийн шагналтын одоо музей үүдэн дээр одоо ороод ирсэн байж байна. За Нобелийг бол манай үзэгчид бол надаар тайлбарладгүй мэднэ л дээ. Тесрэх бодисыг зохион бүтээсэн. Тэгээ ер нь сүүлдээ сайн сайхан зүйл бүтээгүүгүн байна гэдгийг ойлгоод өөрийнхөө хөрөнгийг бол ерөнхийдөө шинжлэх ухаанд одоо гавьяа байгуулсан улсуудад олгоё гэдэг. Физик одоо хим, уран зохиол, дэлхийн инх тайван гэдэг ер нь маш их хэмжээний шагналыг одоо бас ингэж сайхан хандуулж үлдээсэн. За тэгээд энэ шведэд ирсэн чинь хотын дарга нь бас их үнэхээр ажилгүй маа. За манай Улаанбаатар хот бол одоо үнэхээр хөгжиж байгаа штэ. Жил болгон гоё боржуур сольж ийн ингээд ийм жаажгийн маажгийн муухай юм байгаа хгүй. Та нар энэ хардаа. Энд чинь хагардсан тэгээ голдоо юм зайтай байгаа хгүй. Хизээ юм байсан юм байна чинь. Жил болгон энийг чинь солиод авах хэрэгтэй хгүй. Боржуур бол их намхан байна. Одоо ийм жоохон байгаа хгүй да. Хэдхэн сантиметр ардаа. За нэг 7-8 сантиметр л байна штэ. Манайх шиг одоо ийм өндөр боржуур хийгээд за манайх шиг одоо жил болгон боржуур солино гэдэг чи одоо зөв алхам байхгүй. Ягаад тэгэхээр бид нар чи одоо монголчууд маань мөнгөтэй байна. Тэр мөнгөөрөө ингээд хотоо гой болгохын төлөө ингээд боржуурыг солиод авах хэрэгтэй байхгүй. Тэгэхэд одоо энэ Стокгольм хотын захиргаа бол нэрээ ажил нэрээ үнэхээр муу байна. Би байсан бол одоо айл хизээний энэ боржууруудыг нь солиод гой өндөр болгоо. Тэгээд зөндөө мөнгө зохих хэрэгтэй шүү дээ. Ер нь бол одоо юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ шведүүд чинь ерөнхийдөө энэ Европууд чинь мөнгө төргнийхээ одоо энэ байгаа байдал тийм ээ эдийн засгийн хэмнэлт гэдэг юм дээр маш нарийн хүмүүс байдаг юм байна. Юун дээр эдгээр мөнгийг бас нэлээд сайн зарцуулдаг гэхээр нөгөө боловсрал буюу одоо хүүхдүүдийг нөгөө их хэлээр нь ярьж сургах гэдэргээд янз янзын зүйл дээр нэрс үнгүй багш гаргадаг. Тэгээд багш нарын цалин нь бол одоо улсаас өгчөж байгаа. Хуучин бол нөгөө шведүүд чи одоо яг тэр нөгөө ууландаа амьдардаг одоо цаа бууга малддаг хүмүүсийн чинь хүчээр одоо швед хэл одоо англи хэл гээд янз янзын хэл заагаад хуучныхын дуудлагыг нь ерөнхийдөө заахгүй бас нэг нэлээд хэдэн жил яваад тэгээ сүүлдээ энэ одоо орон нутгийн онцлогтой хүмүүсийн яриаг ингэж хаах бох буруу байсан юм байна гэж ойлгоод боловсролынхаа системийг бол маш сайхан шинжилж чадсан. За яг би бол сая зүгээр жоохон тоглож ярьлаа л да. Ер нь одоо ингээд та нар хардаа 500 жил болсон боржуур байж л байна. Яах энэ дээр энэ мөнгө солих юм ямар шаардлага байгаа? Би бас зүгээр сайхан тоглоод хэлж байгаа.
манай Улаанбаатар хотын дарга шиг ийм ажилтай байгаа ч яа гэж би тавгалж хэлээд байгаа байхгүй юу. За тэгээд ийм хуучны одоо 7-800 жил болсон ингээ байшингууд байгаад штэ. Зарим байшингуудыг өштэй энэ дэми энэ хэдэн байшингуудыг сайхан нураагаад тавьж орон давхар юм гой шилэн орчин үеийн тийм Сингапур шиг тийм гоё барилга баримаар байгаа байхгүй юу. За зүгээр наригсъя. Ягаад тэгэхээр хэрэг үнэхээр энэ одоо энэ хуучин барилгуудыг нураагаад ингээ орчин үеийн болгочих юм бол энд чинь жөөлчд ирэхгүй штэ. Би бол одоо бодоод байгаа манай энэ Улаанбаатар хотын бас нэг хуучны гоё юм дуурайн театр юм гоё одоо антик тийм эртний юм гоё байшин барилгуудыг бас устгамааргүй байна. Байлгаж юмаар байна. Өнгөрсөн жил одоо хэдэн жилийн өмнө тэр байгалийн түүхийн музейг нураасан. Одоо их сургуулийн 3 дугаар байрыг нураачлаа. Тэгээ одоо энэ юм хідүүл бас зогсоомор байна. Тэгээ ингээд гадаадд яваад инхээр бас жоохон бохиндох юм аа. Ингээ нэх гоё байшин барилгууд хийж байгаа. За одоо юм ухаан нэрвтэй юм ярих байлгүй. Тэгж байгаа нэг хоол ундны юм бодохгүй бол ерөнхийдөө жоохон өсгөөд байна. Гэхдээ яг эхлээд гоё юмнууд үзчихье. Нэрээ нэг ийм байгаа юм байна нөхдүүдээ. Ягаад бид нар бас хоол ундаа бодохгүй ингээд яваад байна гэхээр Европын хойд тал буюу Скандинав талдаа болчраас нар бол одоо эрт жаргаад 3-4 гээд ерөнхийдөө нар нэлээд доошо бүүдийгээд гэрлэх багасчдаг учраас энэ гэгээтэйгээ байгаа үе дээрээ хэдүүлээ сайхан гой зураг авъя гэсэн юм санаатай байж байна. За дэлхийн ер нь маш олон алдар цуутай улсууд байна штэ. Шведээс гаралтай байд юм байна. Тэгээ ерөнхийдөө манай үзэгчид мэдэндээ одоо бид бүхний одоо 90-д он сонсдог байсан Roxette гэдэг хамтлаг байдаг штэ. Одоо эмэгтэй дуучныг тийм богинохоо өстэй Мариана Петериксон их гоё сайхан өсгөө байсан. Одоо саяхан бас өнгөрөөд нэг хэдэн жилийн өмнө бас бурхан болсон. Roxette бол үнэхээр гайхалтай хамтлаг. Одоо оюутан цагийн маань одоо миний хамгийн дуртай хамтлаг бол Roxette байсан. Байсаар ч хатан цаашаага. За одоо дэлхийн одоо хөгжмийн хамгийн том бас акулуудын нэг Abba гэдэг хамтлаг байж байна. Европа гэдэг нэг хамтлаг бас нэлээд бодоо олгож ирсэн шүү дээ. Final Countdown гэдэг нэлээд алдартай дуу. Бас ерөнхийдөө энэ шведүүд бол ерөнхийдөө хөгжмөөр бол маш их тийм алдартай, маш одоо олон сайхан хамтлагууд бас эндээс гарсан байдаг. Nordic буюу одоо хойд зүгийн одоо энэ Европын, Скандинавын одоо энэ ард түмнээс бол маш гоё хөгжмийнхэн гарсан байгаа. Одоо Rihanna, одоо алдартай Backstreet Boys гэдэг одоо энэ олон хамтлагуудын найруулга аранжировщикийн бичлэгийг хийдэг одоо том тэр Макс Мартин гэдэг одоо мундаг хүн чинь бас шведийн гаралтай. Ерөнхийдөө энэ дуу бичлэг энэ хөгжмийн тал дээр шведүүд бол үнэхээр гайхамшигтай одоо зэгтэй гэх юм уу сонсголтой гэж одоо хэлнэ. За мөн одоо алдартай Michael Kors бас одоо энэ шведээс гаралтай. Дэлхийн бас нэлээд том одоо брэндийг бүтээсэн. Одоо Carl Anderson гэж одоо хүн байсан. Өнөөдөр амжуул тэр Abba-гийн музейг бас үзье. Шведүүдийн бас нэг юм бас алдартай зүйл юу вэ гэсэн чинь одоо Тайланд, Вьетнам одоо ингээд янз янзын улсууд чинь ингээд маш олон хүн бужигнаад ингээд байж идэг. Гэтэл шведүүд яагаад бас юугаар алдартай гэсэн чинь байгалийн аялал жуулчлал хийгээд ер нь бид нар нам гүн байдлыг сурчлална гэж ярьдаг гинэ. Яг тэр ингээд шведэд ирэх юм бол яг байгаль донд, ой модон донд ингээд яг нам гүн байдлыг үзэж нэг өсөндөө жинхэнэ одоо амарнаа гэж одоо бас хэлдэг. Манай монголч гэсэн бас яг тэгж яг тийм маягаар бас гаргуулсан зүгээр юм болов. Монголчин бас сайхан шүү дээ. Манай найз бас хэлжсэн. Монгол юугаараа сайхан бэ гэхээр жинхэнэ гоё өвөл болдог. Тэгээ өвөл дотроо нэг хүн ам цөөтэй болохоор маш сайхан цэнгэг агаартай. Нэг олон хүн бужигнсан газар бол тийм бас онцгүй байдаг гэж ярьдаг. Тэгэхээр бол бас тэр талаараа бас хүмүүсийг татдаг гэх юм уу да. За тэгээд шведэд одоо ямар ч байсан бид нэг 4 хоногийн төлөвлөгөөтэй байгаа учраас та бүхэндээ гоё зүйлүүдийг үзүүлнэ. Манай нэвтрүүлгийн спонсор Organa брэнд байж гин. За мөн одоо манай Victorinox гэх тийм ээ. Миний одоо аяллаа хамгийн дотны төвш Victorinox маань хамт ажиллаж байгаа. Энэ Victorinox бол одоо манай Улаанбаатар хотын наран дэлгүүр. Үнэхээр одоо гайхалтай олон компаниуд бидэнтэй хамт ажиллаж байгаа. Тэгээд та бүхэндээ одоо алс холын шведээс мэдчилж байна. За Стокгольмд ирчээд одоо дэлхийн одоо супер хамтлаг Abba-гийн музейг үзэхгүй болсон гэвэл өстой үнэхээр алдс болно шүү. Нөгөө харамчхан 5 дахин илүү мөнгө төлдөг гэдэг шиг одоо энэ сайхан музейг үзэхгүй яаж боцох вэ? За Abba хамтлагийнхны одоо эдэлж хэрэгжилжсэн зүйлс мөн алдартай гитар одоо хөгжим дууны студ тийм ээ. Тэгээ дууны студид одоо тэр дуу ингэж бичиж яхад одоо яг яаж одоо тэр дуурд юм бэ? За пультэн дээр одоо ингэ тохиргоо хийгээд ерөөсө бүх юмнуудын бас ингэж орж үзэж болж байна.
70-80 он бол ерөөсөө дэлхийн хөгжмийн түүхэнд бол хамгийн одоо алтан үе, оргил үе гэж би одоо боддог. Тэр үед одоо хийгдсэн одоо мундаг дуунууд, уран бүтээлүүдээс хойш одоо олон хамтлаг шин одоо урслууд гарч ирж байгаа ч гэсэн яг тэр алтан үеийгээд авах бүтээл бол одоохондоо гарч чадахгүй. Одоо шинэ гарч ирж байгаа хамтлагууд одоо ихэвчлэн хуучны дуунуудыг одоо ретро найруулга хийж аранжировщик хийгээд тэгж одоо гарч ирж одоо дуулж байгаа. Үнэхээр одоо нөгөө зүрх сэтгэлээс гарсан дуу болохоор үнэхээр одоо гайхамшигтай. Шведийн ард түмний одоо өөрсдийнх нь одоо энэ Европ маягийн одоо Нордик маягийн хөгжмийн урсгал дээр одоо классик хөгжмийн одоо найруулгатай, симфони оркестртэй ингээ хийгдснээрээ АББА хамтлаг бол маш одоо тийм онцгой болж чадсан гэж одоо би боддtiin аа. Энэ АББАгийн дууг ингээ бид нар оюутан байж байхдаа тоглоод гаргаад ингээд яаж яхад бол маш их чадвар шаарддаг, хэцүү. Манай ангийнхан ч юм уу ингээ бид нар ингээ АББА, Queen гэж маш олон хамтлаг тухайн үедээ сонсдог байсан. Тэгээд 1972 оноос хойш гэдэг чи одоо ингээд үнэхээр алдар цуутай байжгаад тэгээд сүүлдээ бол мэдээж манайхан мэдж байгаа. Хоорондоо одоо ингээд салаад АББА маань ингээд байхгүй болсон. I love ABBA. Yeah, we love ABBA. Legend. Энэ нөгөө Mamma Mia дээр киноны зураг авалтанд орж исэн машин биш үү? За одоо энэ машины энэ дээр ингээ нэг сууя. За өстой гоё. ABBA хамтлагийнхны тэр одоо энэ олон пянзууд одоо маш олон алтан пянзууд, алт мөнгөн, палатинум гэдэг одоо маш олон пянзууд гарснаас ер нь дэлхийн түүхэнд одоо хамгийн их олон борлогдсон одоо пянз бол одоо миний бодлоо шүү дээ. Би бас уншиж ирсэн, сонсч ирсэн Elvis Presley-г бол одоо нэгтж ягсдаг. За ABBA бол одоо 375 сая гэд. Тэр одоо 1970-80 оны үеийнхаа ингээд түүхийг бодохоор дэлхийн хүн амжиг хэдэн хүнтэй байлаа. Тэгэхэд 375 сая гэдэг бол үнэхээр одоо гайхамшигтай одоо том тоо гэхээс илүүгээр нь үнэхээр одоо алтан хийт болж чадчихсан. Тэгээ тухайн үеийнхаа одоо энэ ABBA тэр үеийн хамтлагууд бол ерөөсөө ингээд үе үеэрээ байж идэг. Гэхдээ миний одоо бас нэг баримталдаг хөгжмийн талаар боддог нэг ойлголтоо бас та бүхэндээ хуваалцъя. Одоо манайхны нэг тийм буруу асуултууд байдаг. Одоо ABBA Beatles хоёрын аль нь лаг юм бэ гэдэг ч юм уу. Эсвэл Michael Jackson Queen хоёрын аль нь лаг юм бэ гэж заавал ингэж манайхан харьцуулах гэдэг. Монголчуудын нэг тийм зам байдаг шүү дээ. Тэгэхэд энийг бол гэж харьцуулж болохгүй. Яагаад тэгэхээр энэ хамтлагууд энэ одоо тухайн үеийн одоо алдар цуутангуудын үе нь өөр, чиглэл нь өөр, одоо өөрсдийнх нь одоо үнэтэй зүйлүүд одоо хөгжмийнх нь тоглолт гармон гэх юм да тий. Ингээ бүх зүйлүүдийг ярих юм бол бүгд өөр өөр байдаг. Ер нь ийм алдартай ийм мундаг зүйлүүдийн хооронд нь харьцуулах юм боломжгүй гэж би боддгийг. За ABBA гэх юм бол Beatles бол дамаг шүү ч юм уу эсвэл ингэж ярих гэдэг. Фанатаас ганц нөхдүүдтэй уулзаад ярилцахаар бас нэг пими уучаад бас дими балаа юм ярих гэдэг. Тэгээ би тийм үнтэй бол ерөөсө маргалддаггүй юм. Тийм ээ таны зөвгөл ингээ явцдаг. Ер нь энэ хөгжмийн хувьд бол одоо энэ хөөний үнлэмж одоо тухайн одоо энэ стил хэм маягт нь аль нь үнж вэ гэж одоо алийг нь илүү таашаадгүй гэхээс биш энэ нь сайн энэ нь муу гэж одоо хэлж байгаа юм шиг. Үнэхээр би бол ABBA-г бол одоо дэлхийн түүх хөгжмийн одоо үнэхээр том дамаг гэж боддог. Дэлхийн хөгжмийн түүхэнд одоо жинтэй хувь нэмрээ оруулсан одоо ABBA хамтлагийн одоо музей энд ирэх юм бол заавал энэ музейг үзээрэй. Тэгэхээр гайхалтай музей байна. Vas coleccionando amigos en cada viaje. Thank you so much. You're welcome. Where are you from? I come from Mongolia. First time visit Stockholm. It's beautiful. 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 It's a weather is very good. Very good. Very expensive too. Look Look at this. Okay. Nothing. 4 euros. Have a nice day. Have a nice day. Шивэдэд ирээд зөвхөн энгийн цайны газараар орж ирж байна. Ер нь үнийн хувьд бол их боломжийн байх шүү. Нэх актер бас үнэтэй биш.
бас хямдхан гэж бас хэлэхгүй. Ер нь боломж юм байна. Нөгөө алдартай нөгөө бөөрөнгийн мах гэдэг хоолыг нь загсан. Зууш янз янзын салаатуудаа бол ингээд юунаас авчиж байна. Нөгөө шивэдүүдийн алдартай хатаасан талах. За энийг дээдэж үзнэ. Талхны өгчүүдээ бид нар ч одоо талхыг хэддэг байсан. За нөгөө шивэдийн хамгийн алдартай юм бөөрөнгийн мах. Тун амттай хоол шүү. Шивэдийн бөөрөнгийн мах бол. Тэгэхээр манай монголчууд ч нэг ялх амтны мах, хураг туглын мах идэхээр нь тийм цэртэй байдаг шүү дээ. Энэ бөөрөнгийн махыг болохоор одоо туглын махаар хийд юм байна. Тэг гоё амттай маа. Шивэдийн үндсэн газар нутгийн чинь нөгөө 80 орчим хувь нь гоё цэвэр ой мод байдаг учраас ойн жимс ихтэй. Мах жимс хоёрыг ер нь ингээ холиод ичдэг юм байна өө. Хардаа. Одоо ингээд ийм анс гэх юм уу да. Над бол анс шиг л харагдаж байна. Анс нь анс юм байна. Гэхдээ нөгөө манай Монголын анс чи ингээд ам дотор хагарахаараа час идэг штэ. Тэрний хажууд хүч нь арай сул юм уу да. За энэ болохоор бас нэг шивэдийн алдартай хоол гэх юм уу да. Энэ нөгөө талхыг ингээ хатаагаад ер нь бичээнэрхүү болгочихсон. Над бол гэхдээ зүгээр энэ гоё талхаа идсэн дээр юм байна. За нэг иймэрхүү хоолтой. Энэ бол шивэд дотор бол нэг тийм үнэтэй тансаг ресторанд орохгүй. Тэгэхээр хоёр хүний 120-30 мянгад ерөнхийдөө ингээд ичиж байгаа юм уу да. Эриксберг гэдэг одоо шивэдийн пив шүү дээ. 5.5-тай. За энэ чи одоо нэг 100-аад крон гэдэг чинь нэг юм шил пив бол 30-аад мянган төгрөгтэй юм уу да. Ер нь бөөрөнгийн мах бол нэр үнэхээр гоё юм аа. Мах жимс хоёрыг холж идэх гэдэг бол бас сонир санагдаж байна. Манай монголчууд ч өөрсдөө нэг гоё үхрийн мах чанаад хад жимсээ, нэрс жимсээ тавиад шивэд маягийн хоол хийх юм бол гадаадынхан бол их сонирхох байх гэж бодож байна. За би нэг жил гаруй өмнө говийн 3 тэмэт баазад бууж исэн. Ер нь маш гоё бааз л да. Үний хувьд нэлээд үнэтэй. Би бас нэг ажлын шугамаар очиод нэг 3 хоноод идэж яхад яг гоё монгол үхрийн махтай, монгол хоньны махтай тэгээд монгол жимстэй тийм гоё хоол хийж исэн. Ер нь манайхан чинь бас их гоё юм хийгээд байгаа юм байна. Би ерөнхийдөө би чинь 3 тэмэт дээр ерөнхийдөө юм шивэд маягийн хоол идсэн юм байна штэ. За надад бол үнэхээр таалагдж байна. Нөгөө шивэдүүд чинь пивэ уухта одоо төлөө тулгай гэдэг чинь байна штэ. Скол гэж хэлдэг юм байна шүү. Скол. За ингээд шивэдээс мэнчилж байна. Би нэг сонин газар ороод ирсэн. Стокгольмд ирсэн хүн бол заавал энэ хөөрхөн хүүхдийн хөшөөнд ирдэг юм байна. За энэ болохоор сэтгэл эмзэглүүлсэн тийм домог түүхтэй. Яасан бэ гэхээр энэ бяцхан хүү дулаан хуц байхгүй учраас годомжинд сууж агаад тэгээд асгаж нас орсон гэсэн тийм домыг л ярьдаг. Тэгээ энэ бяцхан хүүд зориулаад ийм жижигхэн хөшөөг хийсэн. Тэгээд өвөл болоод бас хүүтэн болохоор энэ хөшөөг бас хооцолдог. 100 болохоор одоо бас өмнө нь одоо ингээд чихэр ингээд янз янзын бас энэ жижиг одоо самар тавьсан байна. Ингээд янз янзын одоо зооснууд ингээд тавьчихдаг. Ер нь бол манай монголчууд чинь нэг ээж модон дээр чинь дээл өмсөдөд байдаг шиг бас нэг иймэрхүү ясан шиг бас хийх юм байна. Энэ жижиг одоо энэ хүү дээр ирээд бас хүслээ шивндэг гинэ. Би ч гэсэн одоо бас энэ дэрсэн юм чинь энэ хүүгийн толгойг илээ тэр хүслээ шивнэдэг. За би хүслээ шивнэлээ. Тэгээд ер нь одоо энэ шивэдийн хувьд бол ер нь хүний эрх, хүүхдийн эрх гэдэг зүйлийг бол маш өндөрт тавьж үздэг. Ялангуяа 1944 оны нэгдсэн үндэсний байгууллагын одоо хүний эрхийн конвенц дээр шивэдүүд бол одоо хүүхдийн эрхийг бол нэлээд сайн хуульчилж өгсөн. Тэгээд дээрээс нөгөө 4 хүчин зүйл байдаг юм байна шүү дээ. Хамгийн түрүүнд эхлээд хүүхдийн эрх, хоёрдугаарт болохоор амьтдын эрх, муур нохооны эрх гэдэг ч юм уу. Гуравдугаарт эмэгтэй хүн, дөрөвдүгээрт одоо эрэгтэйчүүд гэдэг ч юм уу. Нөгөө бие хамгаалах чадваргүй байдал гэдгээр нь ингэж одоо янз янзын юм тогтоож байгаа болохоос эрэгтэй хүмүүсийг бас нэг тийм бүр ингээд муур нохооноос дагуур тавьчихад байгаа биш юм байлээ. Бас ийм учиртай. Яон бас л өнөхөр өрөвдөлтэй, түүхэлтэй тэгээд шивэдэд ирсэн улсууд бас заавал энд ирдэг одоо ийм уламжил байдаг юм байна.
За шивэдүүд чи их тийм сонин юм би уншсаа. Одоо баг нүдэндээ итгэхгүй байгаа хгүй яг юугаараа сонин зүйл вэ гэсэн чинь шивэдүүд ч нөгөө байгаль хамгаалах талын юм хийдэг учраас ер нь хогийг бол маш гоё боловсруулдаг. Тэгээд гаднаас хог одоо импортлж оруулж ирдэг гэж штэ. Сонин байгууц хог худалдаж явдаг. Буцаагаад энэ хогоо штэ зарчдаг юм байна. Одоо ингээд за хогоо дээшээ гээйлээ. За харж байгаарай. За ингээд хийлээ. Одоо нэг ийм лаац чинь нэг корон гэдэг чинь 330 төгрөг би хаягчилсан байгаа байхгүй юу? За энэ дээр даруул улаан загалмаар энэ мөнгө хагналдаг чинь. За ингэнгүүт одоо миний корон гараад ирж байгаа байхгүй. Одоо ингээд байгаль орчин хамгаалсан танд баярлалаа гэдэг. Тэгээ одоо би Хемкоп гэдэг дэлгүүрээс одоо энэ мөнгөндөө одоо юу вэ? Юм худалдаж авч болно. Хэдий ч нэ хогоо цуглуулаад ийшээ хийгээд байхад л би буцаад дэлгүүрээс юм авчдаг. Их тийм гоё систем байна. За ингээд би ингээд 5 коронтой буюу 1700 төгрөг 50 цент хаягчилсан байна шүү. За ингээд мөнгөтэй болчлоо. Стокгольмын бас хамгийн одоо гайхамшигтай музей дээр ороод ирсэн. Энэ болохоор Васа гэдэг музей. Энэ болохоор 17 дугаар зууны үеийн Швед буюу хойд одоо Европын бүсийн цэргийн онгоц байжгаад суурьсан. Яг хаан суурьсан гэдэг нь мартагцаар байжгаад сүүлд нь энэ хөлгөн онгоцыг олоод далаагаас гаргаж ирээд одоо энэ сайхан музейг бол байгуулсан юм байна. 17 дугаар зууны үеийн одоо тухайн үеийн хамгийн дэвшилтэй технологиг агуулж ирсэн. Энэ хөлгөн онгоцыг үзээд үнэхээр гайхаж байна. Хөлгөн онгоцны ингээ тавцсан бол ингээ харахад бол нэг тийм жижигхэн харагддаг штэ. Тэгэхэд хөлгөн онгоцны одоо ингээ төвшингүүдийг ингээ харахаар 6 төвшөнд одоо хувааж үздэг юм байна. Тухайн үеийн нөгөө өхөр буу гэж одоо хэлдэг, гунан бууч гэж одоо хэлдэг тийм ээ. Энэ том буугаар одоо ингээд өрлөн сумаар сэнүүлж байгаад бууддаг. За нөгөө хөлгөн онгоцны дотор талч ороод ирсэн хэдүүлээ. Бас сонирн байх шүү те. Мэргэжлийн онцлогоос хамаарат ингээд 445 хүн одоо байж исэн гэж байна. Гаалч, зөөгч, тогооч, за их бууны одоо ширлэгч, буудагч, одоо цэргийн одоо мэргэжилтнүүд, сэлүүрч эдэргээд маш олон хүн байж исэн байх шүү. Далай дээр байж исэн онгоцыг гаргаж ирээд ингээ харахад бол ерөөсөн маш том байна. Яаж одоо тэр 17 дугаар зууны үед одоо ийм том онгоцыг бүтээж исэн юм. 700 тонны багтаамжтай гэдэг чинь бас л нүсэр байгаа шүү. За энэ хөлгөн онгоцны шорог ба штэ. Тэр хамгийн дээдлийн давхар дээр нь гарч ирээд ингээ доошогоо харахад ба штэ. 8 давхар байшинтай тэнцгээр гэж одоо надад тэг санагдаж байна. Ерөнхийдөө бол тэгж арайч нэг хэтрүүлж бол хэлээгүй. Энэ бол одоо асар том байшин байна. Үнэхээр одоо бас гайхамшиг тухайд бүтээчжээ. Энэ хөлгөн онгоцны одоо ардлын одоо хойд хэсэг дээр байж байгаа тэр олон энэ далай тэнгисийн одоо бурхтыг харагдсан. Мөн одоо эртний нөгөө викинг энэ норд хүмүүсийн бас одоо тотем шүтлгүүдийг буюу эртний одоо грек-ромын хатаар одоо Посейдоныг бол далайг харагдаж одоо энэ янз янзын охин тэнгэртүүдийг гэж хийдэг. Тийм зүйлүүдийг ингээд одоо байрлуулсан. Тэр бол маш сүртэй их тийм өрмөц тийм гайхмаар харагддаг юм байна. Би сая харахад бол яг тэр энэтгийн яг сүмийн чимэглэл шиг надад ингээд талтыг харагдлаа. Хөлгөн онгоцны бас итгэвчээр байдаг одоо дүрээр бол одоо дандаа эмэгтэй хүнээр одоо төлөвлөдөг штэ. Дээр үеийн 17 дугаар зууны үеийн тэр технологи ямар байсан юм бэ? Бас маш олон мэдээллийг бол ерөнхийдөө авч болох юм байна. Надад бол одоо энэ музейг үзсэндээ бол одоо харамсахгүй. Харин ч одоо энэ музейг заавал үзэхээр юм байна. Шивэдэд ирэх юм бол энэ музейг бол заавал үзээрэй гэж одоо хэлье. За мөн одоо манай нэвтрүүлгийн спонсороор Одитон компани одоо Сарлаг брэнд одоо ажиллаж байгаа. Одоо Сарлаг брэнд басан одоо маш олон төрлийн одоо цай байгаа. Эрүүл мэндийн цай, тийм ээ. Элэг хамгаалах цай, бөөр хамгаалах, нойрны цай, тамир сэргээдэг гэдэг маш олон эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд одоо үйлдвэрлэдэг Одитон компани бидэнтэй хамтарч ажиллаж байгаа. За та бүхэн одоо ийш тийшээ аялаад явах юм бол Travel CMC-ийн мэн гэсэн хаягнаас ороод ингээ сайхан интернетээ сайхан
аваад явж байгаарай. Үнэхээр одоо гайхалтай сайхан музей үзлээ. Шведийн нийслэл Стокгольмд ирсэнээр үнэхээр гоё юм аа. За яг миний ирсэн газар байна шүү дээ. Нөгөө нэг Шведийн хамгийн алдартай Алтан театр дээр ирсэн байна. Шведийн бас нэг хамгийн алдартай зүйл гэхээр хүүхдийн нөгөө уран зохиол буюу одоо үлгэрийн бааtruуд нь бол маш их алдартай. Дээвэр дээр суудаг Карлсон гэдэг чи одоо төрсөн нутг нь одоо энэ Стокгольм шүү дээ. Баг багтаа бид нар бол дээвэр дээр суудаг Карлсон гэдэг зохиолыг бол маш их үздэг. Орсын бас Google-тэй кино бас гой кинонуудыг үздэг байсан. Тэгээ эн чинь баг өөрөө бас учиртай байлаа. Одоо энэ үлгэрийн баатрын одоо хатан хаан бол одоо Шведэд байдаг. Линдгрен гэдэг одоо зохиолч эмэгтэй бол үнэхээр одоо Шведийн ард түмний бас гайхалтай мундаг хүн байна. Би бас Шведэд аялаад явж байгаад бага насндаа байхдаа үзчихсэн одоо тэр баатруудыг ингээд харж байхад яг одоо бидний одоо бага байхад ч нөгөө Жалху Карлсон хоёр гээд бид нар үздэг байсан шүү дээ. А тэр зохиол бол ерөнхийдөө яг тэр бодит амьдралаас нь гарсан юм байна л да. Линдгрен бол одоо бага залуу наснда одоо хүнтэй гэрлээгүй мөртлөө хүүхдтэй болоод хүүхдээ аав ээж дээр аваач ш тавиад бас нэлээд хол зайнаас хүүхдээ санаад мэтгэрээд очдөг байсан. 3 жилийн дараа хүүхд нь чи бол миний ээж биш гэд ингээд хүүхд нь нэлээд бишүүрч исэн. Ерөнсөө ингээд их хүрийн хооронд харьцаа гэдэг бол хамтдаа байх тусмаа хамгийн сайхан нандин байдаг гэдгээс ойлгоод хүүхдтэйг бол их цагийг өнгөрүүлэх болсон. Хүүхдийн оюун сэтгэлгээ ямар ариухан цагаан байд юм бэ гэдгийг ойлгоод хүүхдийн зохиол бичээ тэр нь бол үнэхээр нэр алдарт хүрсэн. Сайхан сэтгэлтэй одоо дээвэр дээр суудаг Карлсон яг энэ зохиолоос бас хүүхдээс нь гарсан байдаг. 1950-аад оны үед Шведийн нисгчнэр нуруундаа сэнстэй ингээд нисчдэг байсан бол гом амраа гэж ярьдаг тийм хөөрхөн яриа байсан. Тэгээд дээвэр дээр суудаг Карлсон тэр зохиол нь үнэхээр одоо гайхалтай хүн бүхний хайрыг татсан. За би тэгээ бас нэг жоохон онгойтой зүйл ярихад багадаа бол би нэг тийм нэлээд тарган тийм өрөвчтэй үздэг хүүхэд байсан 40 мянгатад. Тэгээд багад дандаа л Карлсонтой уулзъя, Карл гэдэг тийм очтой байсан. Тэгээ би яг өөрийнхөө тэр хоч авж ирсэн тэр газар дээр ингээд ирсэн чинь сэтгэл санааны хувьд сайхан байна. Үнэхээр одоо Швед бол үнэхээр гайхалтай сайхан орн байна. Actually, I stayed here one night, so How it was? it was okay. It was not cold? Actually, I'm from Mongolia. Стокгольмд ирээд заавал хүмүүсийн ордог нэг сонин газар мөсөн баарн дээр ороод ирцээ. Нийлээ хүүтэн учраас бидэрт бас юм бэйли өглөө нэг хүний одоо нэг 50 евро хоёулаа нийлээд нэг 100 орчим еврогоор ингээд 2 коктейл. Гэтэ хүн бол бас нэлээд байна шүү. Цагаа заавал захиалж иж орж ийн. Сан Франциско гэдэг коктейл. Энэ болохоор Blue Ice. Цэггэрнүүд гэдэг. Коктейл өстэй янзтай гоё коктейл байна. Ийм хүүтэнд байгаа юм чинь бас нэг жоохон дотроосоо жоохон халсан дээр байна. Тэгэхгүй бол одоо бас ер нь жоохон удах юм бол бас нэгэн дарах шинжтэй. Мөсийг бол өстой үнэхээр гоё хийсэн байна. За манай одоо аялын тойргийн одоо YouTube сувгаар ороод аялын тойрог пэйжээс надтай ингээ холбоо тогтоогоод ярих юм бол би та нартай ёстой гоё аяллаа юм гоё газрыг одоо Шведэд Европоор аялах юм бол санд болгоно. Хүүтэн байна гэдэг нэг тийм хэцүү биш. Азууд ч юм уу нэг хүүтэн дурлаж ирдэг. Манай Монголд бас нэг яг энийг хийчих юм бол бас нэг тийм буруу биш гэж бодож байна. Нэвтрүүлгээрээ би бас хайртаас рекламж байгаа биш. Нордик буюу хойд Европын улсууд болохоор өвөл бас хадуу архины хэрэглээ бол бас нэлээд өндөртэй. Хоол ундны хувьд, байгаль цаг агаарын хувьд бол Монголтой бол нэлээд төстэй зүйлүүд их байна. Where are you from? France, from Paris. Paris. I'm from Mongolia. Nice. Have a nice trip. Thank you. Thank you. Thank you. Пигвэндүү хүүтэн газар чам ямар байна гэхээр би хэллээ. Манай монголч нь өвөлдөө хасах 40 хэм 50 хэм болдсон штэ хөдөөдөө. Тийм болохоор бид нар бол энээс нэг аим айхгүй. Яг манай Монголын цаг агаартай их төстэй сайхан байна гэж хэллээ. Have you ever been in Stockholm first time, right? This is our second time. Second time. I think Philippines is very hot. Yeah, it's a tropical country. That's why it's very cold for us here inside. Maybe you are very avid this bar, right? Yes, it's very nice bar. Thank you. Have a nice day. Yes, thank you.
Thank you. Happy holiday. Where are you from? Liverpool. Liverpool, England. England. Liverpool. Liverpool. Beatles. Beatles. I love Beatles. Маш гоё мөртлөө удаан байна гэж өн боломжгүй юм байна шүү. Би сайхан газарчингийнхаа аягыг аваа явж байгаа. За манай газарчин тревел бол одоо бас Европ руу, Зүүн Даз руу, ялангуяа одоо Тайланд руу, одоо Пхукет руу бас маш гоё аялал хийж байгаа. Энэ нэг гоё юм байна. Гоё аркын дотор ингээд зураг авахдаг. За, миний Монголын ард түмээ та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг хүргье. За, өнгөрсөн жилийн хувьд бол аяллаа тойргийн хамт олонны хувьд бол ололт амжилтаар дүүрэн олон газараар аялсан тийм жил байлаа. Тухайлбал өнгөрсөн жил би Рок Мангас мөнгө сайхан ахыгаа дагуулад Америкийн нэгдсэн улсын баруун эрэг, зүүн эрэг, Лас Вегас, Гранд Каньон, за мөн одоо урагшаага аялаад Сан Франциско, Лос Анжелес, Никарагуа, Коста Рика, Панам, Куб гээд олон газараар аялсан ийм жил байлаа. Ингээд нийт Монголын ард түмэндээ элгээрээ инх амгалан төрлөөрөө төвшин амгалан олон сайхан газараар аялж нүдэ нээж сайхан аяллахын өрөөлийг дэвшүүлье. Шинэ ондоо аз жаргал сайн сайхан бүхнийг та бүхэндээ хүсье. За ингээд хөөрхөн энэ гоё мөсөн баарнаас та бүхэндээ мэдээлэл дэвшүүллээ. Шивэдэд нийтдээ 15,000 гаруй монголчууд байдаг. За тийм дотроос монголчуудын хамгийн том даам гарцсан мундаг бизнес байна. Сайн явж байна та. Сайхан амарч байна уу? Ноо сайхан. Та тэгээ уулзсан чинь сайхан байна. Гэхдээ монголчууд яг сүшин дээрээ нэлийн мундаг ажиллаад байна. Учир нь юунд дээр вэ? Бид нар ч одоо анх яриад голцоо ресторанд ажилладаг. Тэгэл сүшиг бол шивэдүүд бол айгүйх түгээмэл хэрэгэлдэг. Юм бүхнийг сурах хэрэгтэй болдог. Тэгэл ерөнхийдөө сүшиг бол айгүйх тийм популяр л та. Сүшиг бол ерөнхийдөө нэг Америк стил рүү оролцсон. Арай нэг Япон сүшиг бол арай илүү амтлаг. Шивэд сүшиний онцлог нь загас нь фрешер гэдэг яг өглөө нэрэл бид нар чиг өдөрт нь хэрэгэлдэг баг сүшиг. Хамгийн гол нь энэ лаксыг ердөөс Норвегт үржүүлэг нь байдаг. Энэ сүшиг нь яаж сүрсэн бэ? Япон ресторанд нэг солонгос эзэнтэй нэг ресторанд солонгос нар залгажсэн. Яг айгүй олон жил байсан. Маргад энэ шивэд марган анхны сүшиг штэ нэг л тий. Таны одоо Япон тусдаа нэр байна уу? Тако гэж. Такосон. Тако гэдэгс. Би ч одоо яг анх 2002 онд ирэл анх сүши ресторанд ажилд орчихсон байна. Тэгээд ерөөсөө угаагч муугаач сайхан цэвэрлэгээ хийгээд бүх юм хийгээл солонгос эзэнтэй. Манай солонгос айгүй тийм айгүй чанга хүмүүс. Бараг өдөрч бараг ажиллаж байсан бараг хоол өгөхгүй. Бараг өлсөж байгаа юм шиг тийм. Тэгэл нөгөө ажиллаа хийж явах хугацаанд тэгэл нөгөө сүшигээ чинь хараад нүдэрээ дасгаал. Тэгж байгаа сүлд ингээд баг багаар ахсаар агаад. Тэгэл ерөнхийдөө сүшигээ хийж гэлж байгаа байхгүй. Би ер нь шивэж сүшиг бол анх удаа хийж үзэж штэ. Ингээд ирэл хийж үзлээ. Та олон газар явжсэн. Олон газар сүши хийж үзсэн байлгүй дээ. Би Японд сүши хийж байхад ер нь Америкчиг тэгж их тийм олон амтлагч майнуудс янз янзын сүүмсээр өнө хийдэг баг зодддаг. Ер нь тэр талдаа их жоох эрүүл талтай. Над бол хаалгажсэн. Надад бол энэ ерөнхийдөө яг Америк Япон сүшиний яг голтон л байна. Энэ бол хамт олдтой үгүй гоё. Зарим тохиолдолд бол юу гэдгийг олон газараар явж үзсээр байж байгаа. Би ер нь хамгийн гоё сүшиг юу гэж ойлгосон бэ гэхээр ерөөсөө шин сүши чинь л хамгийн гоё. Тэгэхээр энэ бол одоо яг цэвэр Норвегиас авч байгаа болохоор тий. Надад бол үнэхээр гайхалтай. Хамт бол үнэхээр шал өөр юм. Манай Европ дотор бол шивэд ерөнхийдөө бол сүшигээр бол нэг номер. Шивэдийн сүшинууд нь голцоо шууд байдаг болохоор илүү амттай. Одоо ямар шавнартай болсон бэ та? За одоо зөндөө шавнар байгаа да. Одоо манад 5 сүлж ресторан байгаа. 50 гаруй ажилчинтай. Монгол гадаад нийслэн тий. Энэ голцоо залуучуудыг сургаж байна. Тий. Тэгэл ирээд анхнаас нь бүх юмнаас нь заана. Шал угаагаас эхлүүлээд тэгэл сүшин мөшөө. Тэгэд яг
нэг стандартаар зааж өгвөл яг тэгэл бэлдэж байгаа юм шиг 2-3 жилийн хугацаанд бэлдээл. Би ер нь тань шиг яг ийм мундаг суши шеф болыг юм бол ер нь дараа ич одоо хэдэн жил болох вэ? За нэг 20 хэдэн жил болно шүү. 20 хэдэн жилээ. Тий. Би нэг 3-4 жил гөрийвөл чадчих юм болов гэж бодсон чинь урам хугарах юм байна. 20 хэдэн жил болж иж одоо ийм суши болно гэж чинь. Японд чи ерөнхийдөө суши зөвхөн 3 жил 4 жил зөвхөн будаа угаадаг гэж. 2-3 жил будаа угаа. Будаа угаана. Өө загас руу ордог гэж. Дараа загас руугаа ордог. Тий. Тэсэр 20 жил. Монгол руугаа ер нь та хайзаа боцох уу? Ерөнхийдөө Монгол руу байнга л явдаг л та. Аа зөв. Тэгээд нэг 3-4 бол явчихна. Энэ дээрээ бүр гайхаад байгаа юм. Нэг хүүхдээ загнадаг ч юм уу. Нэг аав өөний хувьд нэг бүксэн дээр нэг алгаддаг штэ. Тэгвэл тэгээд одоо эн чинь Балар шүү дээ. Баларх юм байна штэ. Тийм шүү дээ. Тиймэрхүүд одоо түүх байна уу энд? Яг нь монголчуудын хувьд бол тиймэрхүү түүхүүд зөндөл сонсогдч л байдаг хаяа. Гэтэ тэр бол тэгээд нөгөө бас нэг бас хаяа байхгүй болдгоо. Тэгээд нэг санаанд тохиолдол мэдэгдчихдэг юм аа. Тийм зөндөл байдаг тийм. Би ч гэсэн хүүхдээ загнаад хаяа модалчил байдаг. Тэгээд ер нь энэ асуудыг яаж шийдэж байна? За ер нь тэгэл ярилцсан да хүүхдүүдтэйгээ ер нь. Таны хувьд бол үнэхээр нэрээ өстой амьдралаа зориулсан юм байна шүү дээ. Ерөнхийдөө тийм энэ дээрээ Олон монгол хүнийг ажилуулад амжилттай явж байгааг чинь сонсоод сайхан байлаа. Тэгээд таны одоо амжилт хүсье. Тэгээд за баярлалаа. Та ингээ манай гэр бүлийг энэ сайхан орнд авч ирэх нөхцөл бололцоог бүрдүүлж өгсөн ихч болон багштай их баярлалаа. Ингээд энэ огт төсөөлөөгүй энэ одоо тоогооч гэсэн мэрэгжлийг анхнаас нь шантарлаггүй заа сургаж байгаа багштай маш их баярлж байна. За би энэ анх шивэд ирээд 3 жил болж байна. Ерөнхийдөө тэгээд бүх юмыг сурж ин да. Монголда юу хийж байгаа юм? Монголдо ер нь хөлийн зэрэгт 20 жил алба хаасан. 2020 онд тэтгэвртэй гараад тэгэл 21 онд одоо энд ирсэн байгаа. Сурах юм их байна. Шивэд хүмүүсийн хувьд яг юу нь одоо илүү таалагдсан бэ? Мөн таалагдахгүй зүйлүүд бол юу вэ? Цаг барилт бол ер нь яс юм уу гэж бодож байгаа. Ямар ч хүнийг хараад ер нь танихгүй байсан ч гэсэн тэгэл ингээд нүүрэндээ инээгээд инээмсэглээл ингээд мэдлжээдэг гэдэг сайн уу ингээд тий. Тэгээ доторх бол мэдрэмжийг бол бид нар бол сайн мэдэхгүй л дээ. Гаднаас нь хараад хүүхдүүдийг ингээд харж явах тэр нь одоо нэг тийм амьдрах чадваргүй ч гэх юм уу да ер нь. Тэгэл ингээд хоол моол ингээд ойр зур авчих чинь ингээд нэг 10 хэд дотор тоолж чадахгүй хуруугаараа ингээд нэмж халж явах дайны тиймэрхүү ер нь жоохон тийм юмыг сурах юм тийм сэргэлэн тийм тэнд дотор Монгол хүүхдүүд шал өөр шүү дээ. Юмд орчондоо зохицоол ингээд юм. Амжилт хүсье. Баярлалаа танд ч гэсэн амжилт хүсье. Шивэдийн нэг загас байдаг байхгүй. Яг түүхийг ингээд иддэг байхгүй нэг загас. Хамгийн өмх өнөр. Би одоо ийм ухаан өмх өнөр. Аялагч юм бодод идэхгүй л одоо болохгүй шүү дээ. Яа, наач түүний ч бас хөрхөн том юм багс дээ. За ямар вэ танд? Яг өнөр шиг хамттай юм шүү дээ. Энэ шиг үү? Идэхгүй бол болохгүй хаа аялагч юм одоо. Миний би өвчвөл яах вэ? Яг арын даана. Та арын даах уу? Миний өвтөр арын даачтай. Би ч одоо даатгал бол маш үнэтэй даатгалтай явж байгаа шүү дээ. За би нөгөө охин ирээд үнэрттэй. Охин үнэртэх юм бол бас эмэгтэй хүн чи үнэртэй үсттэй. Наашир. Алло, ямар үнэртэй вэ? Яг чамд баас. За, аялагч юм одоо юм идэж сурахгүй одоо болохгүй шүү дээ. Янз янз юм идэж шүү дээ. За, та арын даа шүү. Даан. Ер нь хурдан залгаар. Ер нь үнэрлэхгүйгээр л ер нь яач да. Хурдан залгаар гинэ. Ой. Айгуу гост. Тэгтэл ёо амнаас Ажиллахгүй баларх юм байна уу? Гой нөө. Яа, бүр цаанаасаа ингээд амар хоолн дээр нөгөө муухай өмхий өнөрстэйсэн. Одоо юу татчих. Арай гайг болж байна. Зүгээр миний хэлээ идчихсэн хоолн дотроос яттай нөгөө өмхий дөөпүү, толонгосын өмхий эрвэхэний авгалтай. За янз янзын одоо муухай хоолнууд идчихсэн. Тэрний хажууд бол юу? За мэдхгүй одоо миний хувьд одоо хамгийн өмхий хоол одоо энэ байна. Хамгийн өмхий. Тэгээ шивэдэд ирэх юм бол энэ одоо нэг осондоо эсвэглэн өмхий. Энийг идэж үзээрэй. Ер нь бол маш сонирхолтой хоол байна. Тэгээд нөгөө дээрээс нөгөө юу гэж юм шүү дээ. Энэ жорчин байж таг сони юм байсан. Би бараг итгэхгүй байгаа байхгүй. 16 дугаар зууны үед бол энэ
хоолыг шивэдийн нөгөө далаачид манчид ихээр идэж хэрэглэдэг байсан. Гэхдээ хуучин нам зохиол дээр бол 9200 жилийн өмнөөс идэж хэрэглэж ирсэн юм түүхтэй байлаа. Нөгөө загсаа ингэж өмхөрүүлж дотроос нь ингэж одоо бактериар идүүлэхээр загсан тийм өрөвцтэй болдог. Гэхдээ амд нь бол тийм пүүпа ямар байлаар юм бэ гэхээр алга. Зөв үнэр нь өнөртөхгүй л идчих хэрэгтэй юм биш байх. Студид өнөөдөр үнэхээр гоё сюрпризтэй сайхан өдөр байлаа. Тэгээд та бүхэн манай аялагчид энийг идээрэй. За тэгээд дараа би өвдсөн инээтэрэгээд намайг загнаад байваа. Араас нь заавал нөгөө ийм юм байх хэрэгтэй шүү. Португалийн 50 градус. 50 градус цэвэр спирт тий. Шивэдүүд энэ эрүүл болтой ард юм юм. Маш зөв болтой шүү дээ. Ерөнхийдөө тий. Хандгаа мах шаардлагано. Бас сандралаа шүү. Хандгаа гэхээр бас ичээд хамаагүй ангмангийн урд нь хандгаа мал идчихсэн. Би хандгаа ерөөс идэж үзээгүй. Улаан нам татсан юм шүү дээ. Жохон шүүрхий хүү бодож идэх. Шүүрхийд бол гоё шүү дээ. Тэр нүд мөдний ирнэ их авт байна. Хандгаа мах өгөө. Бомбардаад Амтлагчтай удаа болохгүй. Амтлагчтай хоол болохгүй тий. амтлагч болов. За нөгөө хандгаа чинь болцсон нэ нөө тий. Яг махтай адилхан түүгээр нөө жоохон шүүрхий маягаар яс идэж болно, медиум идэж болно, бүр болгож идэх. Энэ би сая бүр болгочлаа л да. Амар амт юм. Нэрлэг амтны мах учраас. Жоо хурц юм байна. Илний амттай өгөх юм ах. Юм. Гоё юм байна. Шивэдийн хувьд чи одоо нэгдүгээрт одоо хүүхдээ ирэх. За хоёрдугаарт одоо манай энэ Амбардагийн ирэх байна. За гуравдугаарт одоо Иргэцэдмагийн ирэх байна. За дөрөвдүгээрт одоо бид хамгийн одоо нийгмийн одоо каст гэх юм бол одоо бид гур хамгийн доор нь байж штэ. Тэгээ хүүхэд гэдэг чинь би хамгаалж чадахгүй штэ. Төөрн. Тэгээ дараа нохоо гэдэг чинь амтан гэдэг учраас л. Тэрнээс нэг доошоо нэг орлоод байгаа юм бол байхгүй санагдаж байна. Тэр анх сонсоход одоо тэгээ санагдаад. Хүүхдийн хувьд одоо монгол хэлээр хэр сайн ярьж байна? Монголоор сайн ярина. Жоохол. Манай Миндэгийн эхнэрийн шав гэсэн штэ тий. Энэ хоёр маань одоо дуулах уу одоо авиас ямар авиастай хөгтөд. За дуулнаа хөгжмөднөө чинь манай банд болохоор оо гэдэг нь ятга тоглодог. Оо ятга тоглоно. Тий. За буян дээр үтээр өстө жинхэнэ гой дууд болж өгч байна. Ёстой өөрхөн охин байгаа. Заавал эхлэх үү? Мундаг дууллаа штэ. Би тэр нэг иймэрхүү л одоо номер хийгээд байна да. Сайхан гэр бүл байна таад. Том хөхөд хаана уу? Манай том хөхөд тусдаа гарсан шүүхт ажилладаг. Энд Стокгольмд. Стокгольмд шүүхт ажилласан. Тэгэхээр нэг аав ээжүүд нэг алддаг штэ. 5 сар бав өгнө гэдэг загиндаг. Тэгээд иймэрхүү асуудал гарвал яаж шийдэх ёстой юм бол? Манай хол ер нь баг таг монголоор шүү. Ер нь нарийн ярих юм бол зарим Монголд байгаа залуу гэр бүлээс илүү бүр ингээ монголоор байждаг. Багаас нь ерөөсөө сайн муу бүх юмаа ярьчдаг. Одоо гэр болсон асуудлыг сургууль дээр очиж ер нь баг битээ ярих юм бол бид нэр одоо ер нь буруу шүү. Тэр мэрийг бүгд мэдчихдэг байхгүй юу? Тийм. Тэгэхээр бол гэр оронд одоо жишээлбэл би бол мэдээж ээж хүүхдээ загнах, чангалах, зандрах юм бол байна шүү дээ. Ямар үед сургууль дээр очиод ярих уу, ярихгүй юу тэр мөрөг бүгдийг нь бол манай хүүхдүүд мэдж байгаа. Зарим хүүхдүүд одоо зүгээр сонсож байхад багш нь сургууль мууруулна гэдээ асуусаар хэлүүлчихдэг юм шиг байна. Тэгээл цааш нь эцэг их мөхийн нөгөө эднэр ингэж юм. Тэд нар чинь нөгөө ёс заншил нь өөр өсөж ойлгохгүй шүү дээ. Хүүхдээ нэг хатуухан шиг үг хэлсний төлөө энэ хүүхдээ зодж जैन, дарамтанд амьдруулж जैन гэдэг нөгөөдгөө зүгээр л ээж хүний нэг зандарсан үг байхгүй юу? Хүүхдүүд шивжчихсэн, монголоор ойлгохоо болцсон.
эцэг эхчүүд нь яг бид нар хичнээн жил болсон байл яг шивэд хүн шиг сэтгэл шивэд хүн шиг ярихгүй шүү дээ. Тэгээ хоорондоо ойлголцоо болцсон үйл ойлголцол гараад тэрнээс нэг жоохон асуудлаас үүссэн юм зөндөө байдаг. Монголчууд ч нэг тогоон дотор асуудлаа шийддэг юм чи байхгүй болчихж байгаа. Тийм. Хамгийн гол нь ярилцах тийм. Бизнес хийж байгаа сайхан хамгийн гол нь олон монгол хүмүүсийг ажлын байраар хангаж дээрээс нь энэ 50 монгол хүний чи арталт гэрүүлгээд ингээд баг 200 гаруй хүний амьдралыг ингээд авч явж байгаа ийм маш удаа мундаг ийм сайхан гэрүүлээр зочлоо. Тэгээ та хайдаа би их бас гоё бэлэгтэй ирсэн. За би энэ өлийн өвгөн бараг л балах гээд байна да. Монголчуудын маань одоо нөгөө генийн код гэж байдаг гинэ. Баг залуугаас хэрэгжилж исэн одоо ууланд байсан ойн жимс гэдэг ч юм уу. Монгол нутагт ургадаг гоё юм. Урлаар гаргаж авсан одоо уушиг цэвэрлэх цай, нойр гүйдлийн цай. Ямар гоё. Илэг хамгаалах цай гэж. Ялангуяа нөгөө арх дарсны хэрэглээ өндөртэй хүмүүс илэг өхөлждөг. Мөн арх дарсны хэрэглээгүй ч гэсэн илэг өхөлцсөн хүмүүс байдаг. Энэ сайхан цайг одоо таад маань хэрэглэж байгаарай. За баярлалаа. Хоол газраас ирсэн сайхан их нутгийнхаа бэлгийг. За манай ойрхон энэ тамшаал гэдэг их гоё шүл байгаа. Ядаргаа тайлна. Энэ одоо сайхан тамшаал гэдэг. Энэ шүлийг өгөө. За энэ одоо таны бэлэг ч юм уу одоо баскагийн бэлэг ч юм уу би мэдэхгүй байгаа. Ямар учиртай байдаг гэхээр штэ. Ялангуяа эрэгтэй хүний нөгөө тэнхээ таймер чадлах гэж ярьдаг тий. Ер нь бүхэл юм цай юм байлээ. За баярлалаа. Та нартай эрэгтэй баг. За хоолойны цаслах гэдэг манай аавын уртын дууны сайхан сэдвийг та сонсож байгаарай. За баярлалаа. За баярлалаа. Энэ биш үү? Нөгөө давсан бигнүр. Пэйж янз янзын тэгээд нөгөө та ингээд өмөртөд үзтэй. Бүр ингээд сингэнэд шүү дээ. Бүр аюу гоё. Маш олон гоё найралтай. Бэлэг маань дуусаагүй байгаа гэж. Хужиртай аяр тавгуугаач. Амар гоё юм бэ. Органик найрлагтай гэж тий. За улсын нөгөө алдартай ягаан давсаар ийсэн. Нөгөө хүүхдүүд нэг хоолой өдр өвддөг шүү дээ. Ингээд хоолойг бас дээрээс нь өвчин сэргийлээ. Гавар. За одоо иймэрхүү л одоо бэлэгтэй ирлээ те. За маш их баярлалаа. Үндэсний үйлдвэрлэлээ ер нь бол бид нар яг их дэмждэг. Гой бүтээгдэхүүнүүдийг одоо бүгдийг хэрэглэж үзнэ. Органа болон од тангийн бүтээгдэхүүнүүд маань одоо Европын зах зээл дээр одоо гарч байна. Дээрээс нэг олон улсын ISO олон стандартыг бүгдийг нь авчихсан. Одоо дэлхий дахин тэр чигээрээ чи одоо байгаль ээлтэй дээрээс нь элдв химийн хорт бодисгүй одоо тиймэрхүү зүйл рүү одоо шилжиж байгаа юм байна шүү дээ. Баярлалаа. За баярлалаа. Маш их баярлалаа. Өө ямар хөрх. За бид нар яваад байна штэ. Шведийн Арландагийн нисэх онгоцны буудлын яг наахан талд ороод ирцээ. За Швед бол одоо үнэхээр одоо өртөг өндөртэй байлаа. За миний хувьд болохоор одоо Best Western гэдэг нэг тийм буудал буусан. Нэг өдрийн $210. Ер нь чанга шүү. Тэгээ энэ $210 буудал одоо ингээ 3 хоног гэж чинь бас л $600-700 бараг ингээд буудалда зарцуулчихж байна. За яг хөө нөгөө мөнгө санхугаа хэмнээд бас хямдхан байна гэх юм бол яг онгоцны буудлын хажуу талын нэг буудал байна. Энэ болохоор дээр үе нөгөө хуучин онгоцыг ингээд сайхан музей шиг болгоод тэгээ дотор нь ингээд хөөрхөн гест хаус ийдсэн. Ийм онгоцны буудалдаас орж болох юм байна. За мөн одоо монголчууд маань бас яаж Шведэд хямдхан аялнаа гэх юм бол одоо манай мэндэ байгаа шүү дээ. Манай дуучин уран бүтээлч мэндэ маань ер нь хийхгүй ажил алгаа. Энэ нь одоо монголчуудаа зориулж одоо махны бизнес хийж гэн гэр түрээсэлж гэн. Ерөөсөө энэ хүнд бол шүү дээ. Гарын 10 ороо багдах гээд байна. Намайг бас ингээд Стокгольмоор одоо аялаад явж байхад одоо манай одоо дүү наран гаруй дүү маань одоо туслаад би одоо энэ Шведэд Стокгольм дээр үнэхээр одоо газардахгүй сайхан явж байна. Гэхдээ надад их өрмөц юм аа. Ийм эсэх онгоцон дотор ингээд гой буудлаад явна гэдэг бол бас нэг аялагчид нэг тийм байдаг штэ. Нэг содон өрмөц юмыг бас үзмээр байдаг. Хүн хаач одоо очиж унтаж амарч болох ч гэсэн ийм онгоцон дотор хонол бас их зүгээр юм байна гэдэг. Та бүхэн бас ирэх юм бол энийг үзээрэй. Ер нь одоо их хайтайхан шүү. Манай Стокгольмын 15,000 орчим монголчууд ажиллаж амьдарч байгаа. Тэгээ дээрээс нь
манай Мэндегийн маань хувьд нь хийхгүй ажил гэж алгаа. Ер нь одоо наадам, цагаан сар, заахамдуудад зориулсан. Тэгээ ерөөсө бүх л ажлуудыг хийж байна. За тэгээд Мэндэ маань эндхийн монголчуудын талаарх одоо сонио хачин юу байна? Сүүлийн үед одоо ямар арга хэмжээнд зохио байгуулж байна. За намайг Лавгагийн хэм гэдэг. Одоо Европт ирээд 16 жил болж байна. Бас миний хайранд дорж Лавгагийн хотын цэцэг. Би тэр одоо анх 2008 онд Чехийн Праг хотод ажлын гэрээгээр ирж амьдраад дараа нь одоо энэ Скандинавийн хог одоо манай Шведийн хаант улс Стокгольмд ихэд 16 жил ажиллаж байна. Манай Шведийн хаант улсад одоо монголчууд маань маш нэр хүндтэй ажил төрлөө сайхан хийцгээж байна. 2014 онд гэгэг шиг уран бүтээлийн нэгдлийг байгуулад бие даасан тоглолтоо хийгээд эндээсээ манай ихнэр маань бас санаачлаад гэгэг шиг сургалтын төвөө үүсгэн байгууллаа. Тэр маань одоо юу гэвэл одоо өнөөдөр монголчуудын өв соёл тийм ээ одоо үндэсний хөгжмүүдийг дуу хоорыг бүжгийг хөлийн чандад амьдарч байгаа хүүхдүүдэд энэ өвлүүлэх зорилттой ажиллаад бас 10 жилийн үдчлээ маш амжилттай байна. Маш олон шавнар төрүүллээ. Улс Европын уралдаанд хүүхдүүд маань амжилттай бас оролцож байна. Тэгээ надад нэг 14-5 шав байна да. Шавнартай. Тий. Аав нэг Швед тий. Тэгээ ээж нь Монгол. Тэгээ нөгөө Монгол гэдэг бас нэг цус нь яваад байгаа шүү дээ тэнд нь тий. Ээж нар маань тий одоо хүүхдүүдийн бас тийм Монголынхаа өв соёлыг зааж сургая тий хүүхдүүдтэй ингээ гоё жоохон ч гэсэн ардынхаа боловсролыг эзэмшүүлье гэдэг үднэс надад хандаж ингээ хүүхдүүд явуулдаг. Бас манайхаас гадна бүжгийн ингээ төрөлцсөн 2-3 бас мундаг сургалтын төвүүд бас байгаа. Бид нар тэгээ хамтраад маш урлаг соёлын ажлуудыг бол хамтарч хийдэг байгаа. Ханаа нөхөр бүр ингээд төрөл бүрийн авьяастай юм. Ерөөсөө төгөлдрөөр тоглолчин, дуулчин за энэ бүжиглэхээс бусдыг л хийж штэ. Ер нь 10 жил захтаа тэгтээ цэнгээд бүжгэд явдаг гэсэн шүү дээ. Бас бүжиг юм байна. Энэ үн чинь тэгвэл төрөл бүрийн ер нь авьяастай юм байна. Та ер нь Швейцар утгах шиг л амт юм байна штэ та чинь. Викторийн Окс гэдэг нэг сайн хутга байдаг штэ. Дотроос нь халбаг сэрээ, тамруулдаг шил ерөөсөө бүх юм гарч ирдэг. Та ерөөсөө тиймэрхүү хүн байж та юм аа. Маш авьяастай хүн байна та бол. За баярлалаа. Гэтэ хамгийн гол нь юм байна. Энэ нөгөө хийж байгаа ажил болоо нэг амжилттай байна гэж байхгүй тийм ээ. Ер нь манай өргөөгрээр манай маш олон урлагийнхан бусад салбарынхан бол хийсэн байдаг. Цаашид хийх юм их байна. Айраг цагаан эдээ хорхоо харуулж байж ах шиг яаж хийж вэ? Дэмэндээ гэдэг шиг. Одоо энэ ааруулыг одоо манай Хөрш Батка гэдэг манай Мега гэдэг нэг хоёр дүү маань байгаа. Тэд нар маань энэ сайхан үндэсний өвд хийсэн бол үйл өв соёл болсон цагаадыг энэ нэр маань Шведэд хийж байна. Одоо карго ажиллаж байгаа чи манай аудитан компанитай хамтраад одоо энэ гоё бүтээгдэхүүнүүдийг бас хэрэглээр энэ тамшаал гэдэг одоо энэ үнэхээр одоо ядаргаа тайлах нэг сайхан шүл байгаа. Энийг одоо та бүхэндээ бас бэлгэлээ. Жинхэнэ гоё юм чи энд байгаа да. Эми ургамал одоо эрүүл мэндийн бас маш гоё юм бүтээгдэхүүн цайнуудын дээжийг та бүхэндээ бас бэлгэлж өгье. Тэгээд сарлаг брэнд гэдэг энэ одоо бөөр одоо биеийн дархлаа тамирыг сэргээдэг В витаминээр баялаг. Органа гэдэг одоо манай энэ увсын одоо сүүлийн үед аягүй их сурчлаад байна шүү дээ. Энэ гайхамшигтай. Увсын нөгөө ягаан давсаар хийсэн шүдний хоолой өвдөхэд дуртай. За энэ одоо гоё чацлагны гоё тос бай. За энэ одоо хоолойны цацлаг нөгөө ядууны одоо таснаас гаргаж авсан гоё нүүрний таслаг. За баярлалаа. Ямар гоё юм бэ. Та хоёрынхаа ажилд амжилт хүсье. Үнэхээр одоо гайхамшигтай сайхан монголчуудынхаа төлөө ажиллаж байгаа байна. Баярлалаа. Энэ удаагийн манай Шведээр аялсан нэвтрүүлгэн дээр аяллаа чиглүүлэгчээр дөө маань ажиллаа. Манай органагийн байна штэ. Ер нь гадаадынханд өгөхөд ерөөсөн маш гоё юм бэлэг байгаа. Сайхан шампунь, ус арчилгааны ус ургуулдаг. За энийг бол дүүдээ бэлгэлээ. Ардын уламжлалт жороор хийгдсэн оюут тангийн энэ сайхан эмийн бөмбөлөг гэх юм уу та. Дээр үуч нь ингэжсэн гэдэг нөхдүүдээ 60-та, 70-та, 80-та, 90-та гэдэг одоо тийм нэртэй хүмүүс байдаг байсан. Тэгээ яагаад тийм нэртэй байсан юм бэ гэхээр 80-таа хүүхэдтэй болсон.
эртдээ хөвгтэй болсон гэдэг. Тэгээ энэ уламжилт одоо жор технологиор хийдэг учраас энийг чи өөрөө хэрэглээд гоё биеийн тамир биеэ сайжруулчих болно. Зам нөхөртөө өгж болно. Ер нь одоо тэр их л одоо мундаг лид гэсэн шүү. Миний одоо дөө минь байгаа шүү дээ. Одоо уулзаагүй битэр чинь 15 жил болсон тий. Үнэхээр сайхан орон байна. За баярлалаа мэдээ. Сайн сууж байгаарай мэдээ. Улаанбаатартай заавал очиж шүү. Энэ зам. За сайн сууж байгаарай.